Сайн байцгаана уу? Atmi Shopping Mall-ын гишүүн болсон танд баяр хүргэе. За, Atmi Shopping Mall-оос хэрхэн яаж худалдаа авалт хийх вэ? Багахан мэдээлэл дамжуулъя. Утаснаас бид нэр интернет браузер гэж байгаа. Интернет браузерыг алийг ашиглаж болно. Энэ баруун талд байгаа энэ Safari гэдэг браузерыг ашиглаж болно. Эсвэл зарим хүмүүс ашиглаж дадаж сурснараа юуг ашиглаж болно? Chrome-ыг ашиглаж болно. За, Chrome-ыг болохоор Google-ийн ийм олон янзын өнгөтэй ийм браузер байгаа. За, Safari орлоо. Хамгийн дээд талд нь бид нэр хайх гэж байгаа зүйлээ бичиж өгнө. us.atmi.com гэж бичиж юм аа. За, бид нар amazon.com гэж ордогтой адилхан atmi.com гэж орно. Гол нь урт талд нь us гэж бичиж өгөх хэрэгтэй байдаг. За, ингээд браузер дээрээ бид нэр сайтныхаа нэрийг бичиж өглөө. За, орсныхаа дараа бид нэр хүн болгонд өөрийн гэсэн нэг ID дугаар гэж өгсөн байгаа. ID дугаараар өөрийнхөө аккаунт руу нэвтэрч орох ёстой. За, инként бол энэ доор бүрэнхий дээр My Office эсвэл Shopping Mall гэдэг юм хоёр категори гардаг. My Office дээр нь дарлаа. Алин дээр чамаагүй дарах нь хамгийн гол их нэвтрэх хэрэгтэй байдаг. За, нэвтрэхийн тулд бүгдээрээ өөр өөртөөхөө ID дугаарыг ингээд бичиж өгөх юм байна. За, тэгэхээр танд ямар ID дугаар байна уу? Та хамгийн анх Shopping Mall Atmi Shopping Mall регистр хийж яхад нэг 8 оронтой тоо танд ирсэн байгаа. Тэр 8 оронтой тоогоо та бичиж өгнө гэсэн. За, энэ дээр ямарваа нэгэн user name бичихгүй. Яг энэ 8 оронтой тоог өөрөөр хэлбэл Atmi Shopping Mall яг дараалалаараа орж ирсэн юм дугаар байж идэг байгаа. За, энэ дугаараа бичиж өгнө. За, дугаараа бичиж өгсөний доотлолд нь бид нар нууц үгээ бичиж өгнө. За, ингээд sign in дарлаа. За, бид нэг орчоо. За, орсныхаа дараа бид нэр өөрийнхөө mall руу оръё. Сая бол бид нар office гэж дарж аккаунт руугаа орсон. Одоо mall-оо дараад бид нар бүтээгдэхүүнийхээ каталог руу орох гэж байна. За, бүтээгдэхүүнүүдийг бол ингээд ангилсан байгаа. Бидний хамгийн ихний бүтээгдэхүүн болохоор promotion гэдгийг арталт байна. Promotion болохоор тухайн өдөртөө, тухайн сарда хямдрал буюу урамшуул зарсан бүтээгдэхүүнүүдийг харуулдаг. Дараагийнх нь болохоор Hemochem гэдэг бид бүхний сайн таньдаг, биднэрт одоо хамгийн их хэрэгцээтэй байгаа Монголд бидэнд хамгийн хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүн маань хамгийн ихэнд байж байдаг. За, энийгээ захиа гэж бодох юм бол бид нар баруун доод болонгийн энэ тэрэгэн дээр дарлаа. Тэрэгэн дээр дарлаа. За, энийгээ худалдаа авалт буюу purchase гэдэг цэнхэр давшиндаа дарлаа. За, картанд хийчихнэ. Хэрвээ ганцхан энийг авах гэж байгаа бол та buy now гэдэг дараад гараа явчихна. Үгүй дахиад өөр юм авна гэвэл эхлээд картанда хийчихнэ. За, картанда орсны дараа эндээсээ яаж гарах вэ? Зүүн дээд болонгийн буцах сум дээр дарна. Зүүн дээд болонгийн буцах сум дээр дараад буцаад гараад явчихна гэсэн үг. За, буцаа гараа явсныхаа дараа бид нар буцаад home дээр ирж гин дэлгэцэн дээрээ үндсэн дэлгэцэн дээр ирлээ. Эндээсээ би дахиад одоо өөр юу авдгийг дараагийнхаа өөр бүтээгдэхүүнийг сонгож болно. За, бид бүхний хамгийн их сайн одоо ойлгож авсан бид маань их хэрэгтэй юм байна гэдэг нөгөө нууны маань гарч ирж байна. За, тэгвэл энийг бас purchase хийхээсээ өмнө та бүгд маань нэмэлт тайлбарыг уншия. Харъя гэвэл нь expand product details-үүд арна. За, ингээд бүтээгдэхүүний танилцуулгыг задлаад дэлгэрэнгүй харах гэдэг дээр нь дарчлаа. За, ингээд бүтээгдэхүүнээ уншаад ямар бүтээгдэхүүн юун зориулсан, ямар зүйл одоо агуулгадж байгаа, доторх агуулга нь юу юм, яаж хэрхэн хийсэн гэх мэтлэн мэдээллүүд энэ дотор ингээд дэлгэрт одоо open to all байгаа. За, хинч байсан олж харж унших боломжтой гэсэн. За, энэ дотор бидний хамгийн сайн мэддэг одоо энэ полифенол жишээлбэл маш их тунгаар урсан байх жишээний тийм ээ. Тэгэхээр энэ болгоныг маань та нар ингээд энгийнүүдээр зургаар нь харсан ч бас их ойлгохдохоор байгаа. За, ингээд энэ бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй танилцуулгатай танилцсан бол за, одоо би нэг худалдаа авъя гэх юм бол баруун доод болонгийн purchase дарлаа. За, карт руугаа хийлээ. За, ингээд хоёр үндсэн өрсөлт дарагч тэгээд нөгөө дархлааны маань эсрэг бид эсэлтэлтийн улмаас үүсэх ямар нэгэн эмгэгээс хамгаалдаг одоо Hemochem хоёроо захиалцсан. Одоо би худалдаа авалтаа дуусгаяг бол баруун дээд булангийн карт number 2 гэдэг хоёрын тоо тавьсан байна. Энийг дарлаа. За, ийшээ ороход хоёр бүтээгдэхүүн гарч ирж байна. Ингээд check out хийлээ. Хаягаа бичлээ. Картныхаа дугаарыг оруулж өглөө. Ингээд харин энэ дээр нэг юм санахад individual order гэдгийг сонгож өгөх ёстой. Individual order-оо сонгоно. Хаягаа сонголоо. За, хаяг сонгогдсон. Ингээд картныхаа дугаар мэдээлэлээ орууллаа. За, ингээд төлбөрөө төлөөд pay хийгээд ингээд дуусч байгаа юм аа. За, асуух